За, hi guys. Дараагийн бичлэгэнд тавтамаарл. За, энэ удаагийн дугаартай би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр дэлхий дээр үнэхээр тэнэг шалтгаанаар амиа алж исэн хүмүүс гэж байдгийн байна. Энэ талаар хамтдаа үздэцгээе. Лайк, сабатаж дэмжиж битээ мартаарай. Би дутхгүй 200 мянган subscribe хүрэх гэж байгаа шүү guys. За тэгэхээр ихний баримт бүгдээрээ safe мэдэн тийм үү маш хүнд, маш хатуу, бат бөх тийм төмөр хайрцаг байдаг. Гэтэл Америк нэгдсэн улсын Индиана мужийн нэгэн хулгайч үүнийг бол үнэхээр тооцоолог байсан юм байна. Тэр хулгайч болохоор нэгэн 90 гаражинд бол нэвтэрж ороод хулгай хийж явж байгаад нэгэн сейфийг олсон юм байна. Жин нь болохоор 400 гаруй килограмм. Тэрхүү сейфийг болохоор демократ дээр бол өргөцсөн байдалтай бол байж исэн юм байна. Хулгайч тэрхүү сейфийг өргөж хулгайлах гэж оролдох үед яасан бэ гэхээр демократ гулсаж 400 кг жинтэй сейф өөрийнх нь дээр нь унсан юм байна. Эзэн гэртээ ирэх мөчөд хулгайч сейфийн доор дарагдсан байдалтайгаар нас барчсан түүнийг угтсан юм байна. Гэхдээ хамгийн харамсалтай нь юу гэж хулгайлж исэн сейфийн дотор ямар ч мөнгө, төгрөг, эд материалын зүйл байхгүй хов хоосон сейф тэрхүү хулгайч хулгайлсан юм байна. Яа, ихтэй яг үндэ 400 кг жинтэй сейф өөрийнх нь дээр нь унах гэдэг чинь аимшигтай өстэй. Хамаг бие махбодын яас шүүмөс булчин бүгд бицэрнэ гэдэг чинь. Яа, ер нь хулгай их буруу шүү. Тэнэг шалтгаанаар амиа алдсан хоёр дахь хүн бүгдээрээ дээрлэгч хүнийг мэдэн тийм үү. Шийтгүүлэхгүй бол баг дээрлэхийг зогсоодгүй хүмүүс байдаг. Камбожийн цэргийн цагтаа байсан Хим Сохорн гэдэг нэртэй хүн байсан байна. Түүнийг хүмүүс болохоор авраг гэж бол хочилдог байсан. Гэтэл тэр авраг яасан бэ гэхээр нэгэн өдөр нутгийн хар тамхины наймагчнаас мөнгө болон мансууруулах бодис нэхэн занал хийсэн юм байна. Наймагчин айлахын тулд тэрхүү авраг гранатын зүүгийн сугалж авангуутлаа өөрийнх нь гарт нь атгуулад тэрхүү наймагчныг айлгаж хамаг юм нь бол авчихсан. Тэгээд авраг граната буцаж авангуутлаа зүүгийн сугалсан гэдгээ мартаад өөрийнхөө халаас руу граната хийж гисэн юм байна. Тэгээд авраг моциколтой хүрэх зуур гранат дэлбэрсэн. Гэхдээ халаас руугаа зүүгийн сугалсан граната хийнэ гэж юу гэсэн үг юм бэ? Өстой жихэн авраг гэдэг жижиг хэсгүүд болон тарсан л түүх байна да. За тэгэхээр 3 дахь баримт ажлын газрынхнаагаа хуурахын тулд Burger King-ийн 2 менежер нэгэн гайхалтай төлөвлөгөөг бол зохиосон юм байна. Хуурамч дээрэм хийж 40000 гаруй долларыг бол авж байгаа тийм нэг хуурам эхлэлт бол гаргасан. Энэхүү санаа нь хуурамч дээрэм болон тухайн рестораны 40000 гаруй долларыг хулгайлах төлөвлөгөөтэй байсан байна. Энэхүү төлөвлөгөөнд 22 настай шөнийн менежер Лиза гэх хүн бол төлөвлөгөөнд бол хамрагдсан. Өөрийнх нь хамсаад нь Лизаг скошинд ороогоод хүүтэн агуулгад түүнийг хорж өргөсөн. Хэдий энэхүү төлөвлөгөө нь үнэхээр гайхалтай явж исэн ч гэсэн гал команд зөвхөн өглөө нь нэрсэн. Тэр үед Лиза хөлдөж ухаан баларсан байдалтай олдож эмнэлэгт хүрэхдгээс өмнө газар дээрээ нас орсон юм байна. Гэхдээ хамгийн харамсалтай нь юу гэж мөрдөн байцаагчийн дүн шинжилгээгээр Лиза яг үндэ скотчод тайлаад түгжээгүй тэрхүү хүүтэн агуулгаас гарах бүрэн боломжтой байсан гэдгийг нотолчихсон юм байна. Тэрний шалтгаанаар амиа алдсан 4 дахь хүн. Таад мэдэндээ махчин амтан хизээж ангаа зүгээр тавиа явуулахгүй штэ. Үүнийг болохоор Өмнөд Африкийн нэгэн дээрэмчин үнэхээр хатуу ойлгосон юм байна. Тэр яасан бэхээр гудамжинд явжсэн 2 хосыг хутга барин занал хийлж тухайн хоёрыг бол дээрэмдсэн. Тэгээд зүхтаж байх үедээ ойролцоо хашааг бол давж нуугдсан. Гэтэл тэр ямар хашаа давснаа үнэхээр марчсан байсан. Тэрхүү хашаа нь юу байсан бэ гэхээр Blue Fountain-ы амтны хүрээлэн дотор орчихсон байсан юм байна. Гэтэл Бенгал барууд хитгэн хормын дотор түүнлүү дайрч тэр хитгэн хормын дотор тасдуулан идүүлсэн. Тэгээд хүүрийг нь осны дараа хүрээлэнгийн ажилчид юу шилсэн бэ гэхээр барууд өмнөх өдөр хоолсон байсан. Үгүй бол түүнээс юу ч үлдэхгүй байсан гэсэн тайлбар хэлсэн байна. Гэхдээ яг үүндээ карма гэж байдаг байгааз манайхаа. Ийм махчин амтны тоор гэдэг чинь нэлээ өндөр байгаа штэ. Гэтэл тэр залуу үнэхээр даваад ийм үлдэх гэдэг бол эцэг хүн ална гэдэг штэ. Гэхдээ яг үүндээ эсрэгээр нугаж эцэг хүнийг бар алдаг юм байна. За тэгэхээр 5 дахь баримт бохирын систем рүү юу ч хийж болохгүй гэдгийг бүгд мэдэх ёстой. 2008 оны Булгаарын Софи гэдэг нэртэй хотод биологийн багш болон 2 найз нь машинтай гэрлүүгээ явж исэн юм байна. Гэтэл тэд нар болохоор гинэт машинаа зогсоongуутлаа ойролцоох муу усны хоолой руу өөрсдийнхөө үлдсэн химийн бодисуудаа асгаж орхисон. Тэр бодисууд дотор децетил эфир, метанол гэдэг 2 шатамхай бодис байсан. Битүү бохирын сувг дотор тэр 2 бодис холилдоод тухайд бүр үнэхээр аимшигтай тесрэлт болсон юм байна. Тесрэлт маш хүчтэй байсан тул бохирын тагийг дээш нь авч хөөргсөн. Гэхдээ харамсалтай нь бохирын таг унахдаа тэрхүү таг нь бодисыг холж исэн биологийн багшин дээр унаж тухайн багш газар дээрээ нас борсон юм байна. Тэгэхээр бид энэ түүхээс юу сурч болох вэ гэхээр химийн бодисоор бити тоглоорой. За тэгэхээр 6 дахь тэнэг шалтгаанаар нас орсон хүн энэ хүн гэсэндээ яг тесрэлттэй холбоотой. Бид нар заримдаа тэнэг зүйлийг хийдэг штэ. Гэтэ хийж явах үедээ миний хийж байгаа зүйл хэр тэнэг вэ гэж өөрөөсөө асуужсэн тохиолдол танд байсан уу? 2010 онд Америк нэгдсэн улсын Вашингтон хот автоспортын тэмцээний үеэр 2 механикч залуу нэгэн гайхалтай санаа гаргасан.
Тэд 55 калон торхлоо 4 калон метанол хийсэн. Дараа нь торхон дээр суугаад ёроолын нүхийг нь асаасан. Тэдний төсөөлөл болохоор пуужин шиг л чигээрээ явна гэж бол тооцоолсон. Гэтэ харамсалтай нь юу болсон бэ гэхээр гал асах мөчөд тухайн калонууд бүгдээрээ газар дээр маш том дэлбэрэлтийг үүсгэсэн юм байна. Тэгээд хоёулаа эмнэлэгт хүргэж нэг нь нас барсан гашуун түүхтэй сургамж юм байна. Бид заримдаа кино манууд дээрс хардсан шүү дээ. Одоо ингээл солиот аччихсан тэрийг дэлбэрэх үед амар хүчтэй пуужин шиг явдаг шүү дээ. Гэтэ энэхүү уран зохиолын кино болон хүүхдийн кинонууд яг үндэ бодит тэмдэглэл биш гэдэг бид нар өдөр тутамдаа ерөнхийдөө санах хэрэгтэй байхаа тий. Кино бол үнэхээр өөр шүү манайхаа. Энэ удаагийн дугаартай маань One Roof компани хамтран ажиллаж байна. One Roof нь танд Солонгос хэлний оноогоо их орондоо мэрэгжлийн багш нарын зааварчилгаагаар хамгийн хэм зардлаар авах боломжийг олгож байна. Мөн зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй Солонгосын их сургууль хэлний бэлтгэл болон бакалавр, магистр, докторийн зэрэгт зуучлах, засгийн газрын GK тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэх, бүртгэлээс эхлээд виз гарах хүртэл алхам бүрдэн мэрэгжлийн зөвлөгөө өгөх болно. Хэрэв та Солонгос улсад суралцах, ирээдүгөө гэрэлтүүлэхийг хүсэж байгаа бол One Roof компани таныг хүлээж авахд бэлэн болно. Тэрний шалтгаанаар амиа алдсан 7 дахь хүн. Ихэнх хүмүүс шавж идэх зориг гаргадаг шүү дээ, тийм үү? Гэтэл энэ залуу болохоор яг үүнийг хийсэн. 2010 оны Австралийн Сидней хотод Сим хэмээх залуу нэгэн үдшилтэд өргөдөж орсон юм байна. Ширээн дээгүүр болохоор нэгэн шавж гүйж мөлхчихсэн. Тэр үед болохоор найзууд нь энэхүү шавжийг идэх чам зориг байна уу гэж түүнийг сумлах үед Сим болохоор юу ч бодлохгүй шүү идчихсэн юм байна. Удалгүй байсан бэхээр Сим тархины шимэгч хорхоо гэдэг онцтойгоор маш амжилттай хүнд өвчин туссан. Энэ мэрэгч нь амтнаар дамждаг шимэгч хорхоо байсан. Тэр шимэгч Симийн тархинд нэвтэрч түүнийг команд оруулж саажилтаа болгосон. Тэгээд хамгийн харамсалтай нь Сим тэрхүү найзуудын тоглоомоос болоод өөрийнхөө амь насыг алдсан юм байна. За үүнийг үнэхээр хэлэх хэрэггүй баг. Шавж хизээж битээ ид. Би ч бас үнэхээр хятадд явж байхдаа яг шавж идэ гэж үнэхээр дурлж ирсэн төхөө. Тэгэхээр хизээж битээ дээр гайс. За тэгэхээр 8 дахь тэрний шалтгаанаар амиа алдсан хүмүүсийн талаар хамтаа үзсгээе. Энэ бол үнэхээр бүр за шууд эхлэе. 1997 онд болохоор Голландын нэгэн компани ажилчид автобусаар аялалд гарсан юм байна. Зарим зоригтой ажилчид цонхоор толгоогоо гаргаад бол enjoy дэж явж исэн. Гэтэл тэрхүү хүмүүс болохоор урдаас нь хонгил ирж байгаа гэдгийг үнэхээр анзаарах хэрэгтэй байсан. Хонгил ойртох мөчөд бүгд сэрэмжтэй байсан ч гэсэн хоёр хүний толгой цохиусын хэвээр үлдсэн. Тэрхүү хоёр ирийн толгой хүчтэй цохиулж хүзүүнд хугарч газар дээрээ нас урсан юм байна. Яа, ийм зүйл тохиолдох юм бол яаж аялалд гарсан гэж өөртөө хэлэх юм бэ? Аялал биш амар гашуун түүх болон үлдсэн юм ба шүү дээ. За 9 дахь баримт энэ бүр үнэхээр галзуу. 1999 онд Камбожид олон жилийн дайны дараа тус улсад дэлбэрээгүй зэвсэг хаягдсан байсан юм байна. Энэ үед Савар Риг хэмээх газарт 3 ир үдшилэг зохиож архитан согтурж өнгөрөөсөн. Хэдэн цаг маргалсны эцэст болохоор тэд хашаанаас олсон 25 жил дарагдсан байсан танкны тесрэх бөмбөгийг бол гаргаж ирсэн. Тэр тесрэх бөмбөгийг ширээн дээр тавиад гуруулаа ээлжлэн эхлээд арх уугаад дараа нь бөмбөг дээр гიშгэж эхэлсэн байна. Бусад тосгоныхан болохоор айж зугтсан. Энэ үйлдэлийг харсан тосгоны хүмүүс болохоор эргэн тойроос нь бол холдсон. Тэгээд хэдхэн минутын дараа асар том тесрэлт болж гуруулаа газар дээр нас урсан байна. Гэхдээ зэвсэг бол эртнийх ч вэ, орчин үеийнх ч вэ, аим үндэ ажлыг ивэл бүгдээрээ л ажиллана шүү дээ, тий. Жижигхэн сумыг ч хүртэл басч болохгүй шүү дээ. За 10 дахь тэрийн шалтгаанаар амиа алдсан хүний талаар үзцгээе. Зарим хүн ёс суртахууны хачиргалтай зан чанартай байдаг тийм үү? Америкийн нэгдсэн улсын Питтсбург хотын нэгэн машины хулгайч яг тийм байсан юм байна. Рэнди Нестор гэдэг хүн олон машин хулгайлсан. Түүний хулгайлсан машинууд болохоор цагдаад баригдах мөчөд тэрхүү хулгайч нь дандаа машин дотроо гал тавьж шатаадаг байсан юм байна. Ягаад гэдэг байсан бэ гэхээр машин хэрвээ шатах юм бол машинаа хулгайд алдсан хүн даатгалаас дахин машинаа олгож авч чадна гэж бол үзээд тухайн хулгайч сайхан сэтгэл гаргаж дандаа тийм үйлдэл хийдэг байсан. Гэтэл Рэнди нэгэн өдөр ачааны машин дотор гал тавиад тэгээд гарах мөчөд болохоор хаалга гацаж түгжээн зуурчихсан юм байна. Тэр өдөр Рэндигийн сүүлийн хулгай болж Рэнди машинаас гарч чадалгүйгээр газар дээрээ шатаж нас урсан юм байна. Тэгэхээр өөрийнх нь сайхан сэтгэл тэнэглэлийн золиос болсон гэсэн үг үү? За тэгэхээр 11 дахь баримт тэнгүүд цахилгааны утас руу еврейхийг гал руу төгтөг гэдэг үг байдаг гинэ. Америкийн нэгдсэн улсын Флоридагийн нэгэн ир өөрийнх нь тэжээдэг байсан тэжээвэр тагтаа нь цахилгааны утасн дээр суусан юм байна. Тэр найз шуугаа буулгахын тулд 6 м уртастай хөнгөн цагаан савааг ашиглаж түүгээрээ өндөр хүчтэлийн утсыг хөдөлгөх гэж бол оролдсон. Хөнгөн цагаан цахилгааныг дамжуулдаг. Тийм ч учраас тэр өөрөө амьд дамжуулагч болон газар дээрээ нас орчихсан юм байна. Гэхдээ яг үндэ бид нар физикийн хичээлээ суух нь ямар чухал вэ гэдэг энэ хүү түүгээс хэдүүлээ авч болохоор байгааз. За тэгэхээр дараагийн баримт зарим улсууд өөрсдөө цагийг хойш нь урагшаа болгодог тийм үү. Гэвч энэ тохиолдолд зарим хүмүүс амиа алдахад хүргэсэн юм байна. 1999 онд нэгэн орон
өөрийнхөө цагийг нэг өдөр эрт хоош нь тавьсан байна. Гэтэл нэгэн бүлэг террорист нөхдүүд болохоор тухайн улсад бөмбөгдөлт хийхээр төлөвлөсөн байна. Тэдний тооцоололоор бөмбөг 6 цаг 30 минутанд дэлбэрнэ гэж бол тооцоолсон. Гэтэл тэд нар цагаа андуурч яг гарч ах мөчид бөмбөг дэлбэрч тэд нар газар дээрээ бүгдээр нас орсон байна. Аз болоход 90 тойронд нь энгийн иргэн байгаагүй байсан байна. Тэгэхээр цагийн нэг алдаа олон мянган хүнийг аварсан биз дээ. Гайхалтай. Маш зүв сэтгэсэн байх шүү. За тэгэхээр дараагийн баримт хүмүүс заримдаа үзэсгэлгүй зүйлээ нууцаар харах гэж оролдох дуртай хүмүүс байдаг ч тийм үү. Канадын Калгари хотын нэгэн эр яг тийм үйлдэл хийжсэн байна. Тэрхүү эр агаар жуулалтын нүхээр мөлхөж эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний ханы ард нэвтрэх гэж бол оролцсон юм байна. Гэтэл тэр орон зайгаа мэдрээгүй улмаас яасан бэ гэхээр тэр газар дээр гацаж орхиж 3 өдрийн дараа түүнийг нас барсан байдалтайгаар олсон юм байна. Гэтэ бид нарт харах ёстой зүйл, харах ёсгүй зүйл гэж тустай байна шүү дээ, тий. За тэгэхээр сүүлийн баримт Азийн авраг зүгий бол дэлхийн хамгийн том зүгий байдаг тийм үү? Том, түрэмгий, хортой. Эдгээр зүгийн сүргэн болохоор хүний бүр алж шатдаг. Япон улсад жилд 40 гаруй хүн зүгийн хатгалтаас болж нас барддаг юм байна. Гэтэл хэдтэй нэгэн ир болохоор тэр авраг зүгэний үүрийг бүр шидэж ингээд тоглосон юм байна. Хэдий ингээд тэр ир болохоор хамгаалтын хувцастай байсан ч гэсэндээ зүгийнүүд болохоор хамгаалтын хувцсыг нэвтэрч хатгаж тэр үед биеэр нь маш их хэмжээний хор бол орсон юм байна. Хэдий тэр хүн нас барсан үгүй нь бол мэддэггүй ч гэсэндээ тэр хүнийг илүү хамгаалалтын хувцастай байх ёстой байсан гэж бол хүмүүс комментс дээр хэлсэн юм байна. Гэтэ энэ хятад хүн өөр Аз хүн байж яаж ингэж авраг зүгний гэрээр тоглодог байна. Миний бодлоор яг үүндээ зүгээ гэдэг амтан амар тийм сүргэлж өөрийнхөө гэсэн юмд амар харамч байдаг юм санагддаг шүү дээ. Бас аюултай амтан л та тийм. За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа сабад арт хэмжээ битэн мартаарай. Бид утгагүй 200 мянган сабскрайб хүрэх гэж байгаа. Спешиал дугаараар та ямар төрлийн контент үзэх хүсэж байгаа бас коммент бичүүлдээгээрэй. За тэгээд дараагийн танд сонирхолтой бичлэгээр уулзцгаая.